галын засал дээр хараалж ятгаад арилах гэхээс илүүтэйгээр гал голомтон дээр болохоор яг удам бөксөө дамжсан гал голомтын асуудлууд яригдахаас гадна. Одоо шил нэг айлын бүсгүй ч юм уу яхан өвдөх ч юм уу өвчөө ороох ч юм уу тэр харахаар яг удам бөксөний яхан үүлийн үрээс ч юм уу тиймэрхүү зүйлээр шалтгаалаад яг би яа нүгддэг бол тэр айлд очиод ч юм уу бэр гоогдаад айлд очиод айлын гал голомтонд орчхоор би нүгдэхэ болчдөг. Тэгэхээр нэгсэндээ нэг талаар бол одоо удмын үүлийн үрээс бас ангиж ирч байна гэж бас хэлж болохоор байна. Эмхтэй хүмүүс. Эрэгтэй хүмүүс бол яг ялцгүй аавынхаа гал голомтыг залгаж явдаг болохоор одоо гал голомтыг л ариун байлгаар тэндээ буян хишгээ дарлаж гал голомтын сайхан дахиад өгөхөр илдв хэл ам бас дарагдаж идэг. Ер нь хүн гэдэг бол ерөөсөө энерги, эрчмээ ерөөсөө байгаль их дэлхийгээс сайхан авж идэг. За тэгээ нойр хоолноос авж идэг. Сайхан эрэг хүмүүсийн хүрээлээс авж идэг. Зөв хүнтэй харилцаа үүсгээд сайхан инээлдээд хөхрөлдөөд илгээ өштөл энийг ярьдаг да тийм ээ. Тэгэхээр нөгөө хүний энерги сэлгэж идэг. Тэрнээс гадна хамгийн чухал юм бол галаас их сайхан ирчим авч идэг. Илдв одоо хүмүүс хоорондын харилцаан дээр хэл ам гардаг, атааж өтөөний асуудал, хэл амны асуудал. Энэ зүйлүүд чинь нөгөө хүний ажил амьдралд бас садаа болоод идэг. Тэр зүйл нь ихсээд ирэхээр хүний бие өвдөж эхэлдэг ийм талтай шүү дээ. Тэгэхээр ерөөсө хүн болгонд ийм аура энерги байх нь шүү дээ. Тэр аура энерги буюу сүнсэн биеийн эрчим байх нь. Тэр маань илдв хүмүүсийн атааж өтөө хэл амнаас шалтгаалаад одоо аурaan цоороод гэмтээд ирэхээр л тэр тухайн хүний бие эрэхтэн. Одоо тухайн аура одоо хаагура одоо цоорч байна. Хаагура одоо хэл ам альва зүйл те атааж өтөө хэл ам бузар дэвч юм уу ийм зүйлээс одоо сархтны бузар ч юм уу эдний бузар янз янзын зүйлээс шалтгаалаад тухайн хүний аура буюу тэр гэрлэн бие маань цоорч идэг байна. Тэгэхээр тэр цоорсон хэсгийн харалдаах тэр эрхтнүүд өвдөж эхэлдэг. Одоо шил эрхтэй хүнээс нэг жаахан тааж өтөө ч юм уу илдв хэл ам энэ төр хүрээд ирэхээр яг энэ аваар орж ирлээ бол илэгний харалдаа илэг өвддөг ч юм. Эмхтэй хүний хэл ам их орж ирэх юм бол энэ талаас эмхтэй хүний хэл ам бол зүүн талаас орж ирдэг. Тэгэхээр зүрх өвдөж эхэлдэг.